산제 저던 석지 저놈다 전초바르도 다그니 저소치 다리 전서 제와 대다기 도도 반철 산전 노르쇼 자누들 메트라 몽골 tumni одоо нийтийн шивтэй Содроо аймгийн Эрхэт хаан эдийн тэнгэр алтан гэрэл содрыг одоо унших, тахих, за алтан гэрлийн одоо сан тавих, дадлаг авах тэргүүтэн Монголын одоо эртээр үеэс одоо уламжиж ирсэн энэ одоо уламжлалт одоо зам үйлийг одоо үлдэж, за тэгээд монголчуудын одоо эртээр үеэс шүтэж ирсэн энэ хүү содрын утга учирын талаар одоо ярих, тайлбарлах ийм одоо өдөр юм. За тэгэхээр алтан гэрэл содор гэдэг бол Монгол оронд бурхны шашин одоо 3 удаа дэлгэрсэн гэж үздэг. За эхнийх нь бол одоо эрт үеийн одоо дэлгэрэлт, түрүү үеийн одоо дэлгэрэлт гэж ингэж одоо үздэг. За тэр үед ч гэсэн алтан гэрэл содор бол монголчуудын дунд одоо бас түгээмэл одоо байсан. Тийм учраас бол алтан гэрэл гэдэг одоо нэрээрээ монголчуудынхаа дунд бол одоо алдарсан гэж ингэж одоо үздэг. За хоёр дахь дэлгэрэлт бол одоо төвдөр дамжиж Монгол орнд бурхан шашин дэлгэрсэн. За тэр үед бол одоо төвд ганжуур дотор бол алтан гэрэл содор одоо байж байгаа. За тийм учраас бол одоо бусад ном содрууд одоо төвд нэрээрээ одоо алдарсан байхад алтан гэрэл содор бол мөн л одоо алтан гэрэл гэдэг монгол нэрээрээ ингээд одоо монголчуудынхаа дунд одоо төгсөн. За тэгээд монголчууд тэр үед бол одоо төвдөр нь тэр содрыг одоо ингээд шүтдэг одоо ийм одоо болж байсан. За 3 дахь дэлгэрэлтийн үед бол ялангуяа одоо богд ламын одоо шашин дэлгэрсэн. За энэ үед бол Монгол оронд олон одоо эрдэмтэн мэрэгэн одоо мэрэгд төрөн гарч, за тэгээд тэдгээрийн одоо дотроос бол алтан гэрэл содрын одоо унших аргыг одоо зохиосон, за алтан гэрэл содрын одоо сан даалгыг одоо зохиосон ийм одоо хүмүүс бол бас одоо төрөн гарсан байна. За тийм учраас бол алтан гэрэл содор одоо шүтэх айл болгон одоо гэртээ одоо залах, за шинээр нэг одоо айл өрх одоо ингээд тусгаарлаад одоо гал голомтой бадраасан ч гэсэн, за тэнд бол заавал одоо бурхан ном одоо хуврагын одоо шүтэн нэгэсэндээ бурханы одоо лагсан зарлиг таалын одоо шүтэн одоо байдаг. Тэрэн дундаасаа зарилгын шүтэн бол заавал байх ёстой. За тэгээд тэдгэрийн дотроос бол алтан гэрэл содор одоо заавал одоо байдаг байх ёстой. Ийм одоо байдаг байсан гэж ингэж одоо үздэг. За тэгээд алтан гэрэл содрын одоо тус эрдэм бол хэмжээшгүй юм. За бид нар алтан гэрэл содрыг бол монголоор нь одоо уншаад үзэхдээ зэрэг бол бүлэг болгон дээр энэ одоо содор ном бол ийм одоо тус эрдэмтэй гэдэг ингээд зөндөө одоо гарцсан байгаа. За тийм учраас тэр бүгдийг бол дахин одоо давтаж ярих бол шаардлагагүй баха. Тэр төдийг нь бол одоо монгол хэл дээр одоо уншихад бол ойлгомжтой ийм одоо зүйл юм. За тэгээд алтан гэрэл содор бол өөрөө одоо ганжуурын бол жүдийн одоо хэсэгт байдаг. Ганжуурыг бол нэг нэлээд хэдэн одоо бүлэг болгодог. Хамгийн эхлээд одоо Винай буюу одоо Дүлваны одоо хэсэг. За хоёрдугаарт нь болохоор зэрэг Палчингийн одоо аймаг, за Гонцгийн одоо аймаг, тэгээд одоо содрын домон буюу одоо олон содрын одоо аймаг, Ширчин буюу одоо Бэлэг Бараймдын одоо аймаг, за тэгээд Нууц тарны
буюу одоо жүдийн одоо аймаг гэж ингэж одоо алтан гэр юу Ганжуур бол нэг одоо 6 одоо хэсэгт бол хуваагдж байгаа. За тэрэн дундаас хэдийгээр одоо алтан гэрэл гэдэг бол алтан гэрэл судар гэдэг байгаа боловч одоо Ганжуурынхаа дотор бол жүдийн дотор одоо байгаа. За жүдийн бол 23 одоо бот байдаг. За тэрэн дундаас бол одоо манай Монгол оронд одоо дэлгэрсэн гэлвийн одоо ёсонд бол одоо Немавын одоо сүүлийн 3 бүлгийг бол лүн энтер бол одоо байдгүй. Эхний одоо 21 бүлгийн бол лүн одоо байдгаа гэж ингэж одоо үздэг. За тэгээд энэ одоо жүдийн 23 бүлгийн дотроос 13 дахь одоо битүү ба тэр одоо ботонд бол алтан гэрэл судрын одоо 2 янзын одоо алтан гэрэл байгаа. Нэг нь бол одоо чогт намбар жалбийн одоо чогт намбар жалбийн амбуу гэж нэгсэн дом одоо дээдэд нэн одоо ялгуу сэрод дамба гэж байна тийм ээ. Дээдийн одоо алтан гэрэлт дээдэд нэн одоо ялгуусны одоо эрхэт судар гэж. За энэ нь болохоор зэрэг бол хятад хэлнээс одоо төв төл рүү одоо орчуулагдсан ийм одоо судар байдаг юм билээ. За энэ бол 33 одоо бүлэгтэй ийм одоо алтан гэрэл байгаа. За тэгвэл түүний дараагийнх нь бол Судраа аймгийн одоо эрхэт хаан дээд одоо алтан гэрэл судар гэж одоо Додой Ванжил гэж одоо ингэж алдарсан байдаг. Додой Ванжил гэдэг нь Судраа аймгийн одоо эрхэт хаан гэсэн ийм одоо үг юм. За энэ бол 29 бүлэгтэй энтхэг хэлнээс бол төв төл рүү одоо орчуулагдсан ийм одоо судар байгаа. За тэгээд ийхүү одоо жүдийн 13 дугаар одоо битүү ба одоо ботонд бол алтан гэрэл гэдэг одоо ийм 2 одоо судар байна. За энэ хоёрын хооронд нь одоо харьцуулаад харахад бол одоо маш их одоо төстэй. За нэг нь одоо хятад хэлээр дамжиж ирсэн, нэг нь энтхэг хэлнээсээ шууд одоо орчуулагдсан болохоор одоо ялимгүй жоохон одоо өгний одоо ялгаа төдий байхаас биш утга нь бол одоо ойролцоо сүүлдээ одоо судрыг одоо тушаасан одоо бүлэг тэргүүтээ одоо 2 3 одоо бүлэг бол нэмэлт одоо 2 3 одоо бүлэгтэй тэр хятад хэлнээс орчуулсан нь бол арай одоо нэмэлт 2 3 бүлэгтэй энтхэг хэлнээс орчуулсан нь бол одоо үндсэн 29 одоо бүлэгтэйгээ ийм одоо судар байна. За бас одоо тэр жүдийн 14-р одоо бүлэг буюу эцгийн одоо па тэр одоо ботонд 14-р одоо бот буюу эцгийн па одоо ботон дотор бол хамгийн ихэнд нь бас нэг одоо алтан гэрэл судар одоо байгаа. За энэ бол би бол дэгийг Ганжуурын дагуу бол одоо ярьж байгаа. Шод барын одоо дотор бол бас энэ 3 одоо алтан гэрэл нэг дор орцсон ч байж магадгүй. Ямар ч байсан дэрэг гэдэг одоо Ганжуурын бол 13 дахь ботонд нь түрүүний хэлсэн одоо 2 алтан гэрэл 14 дахь одоо ботонд нь бол бас нэг одоо 23 бүлэгтэй одоо алтан гэрэл судар байгаа. За одоо ихэнхдээ одоо энэ одоо гадуур одоо шашны дэлгүүрүүдээр энэ төр байгаа одоо алтан гэрэл судруудыг бол ингээд харж байхад бол ихэнх нь энэ одоо 23 одоо бүлэгтэй алтан гэрэл судар одоо байгаа харагдаж байдаг. За энэ нь бол ямар одоо очиртай юм бэ гэхдээ зэрэг арай жоохон одоо хураангуйлсан ялангуяа алтан гэрэл судрын анхдугаар одоо бүлэг энтерт бол үргэлжилсэн үг болон одоо шүлгэлсэн одоо хэсгүүд байгаа. Тэгэхээр эхлээд бурхан багшийн одоо айлдвар одоо үргэлжилсэн үгээр гараад тэгээд түүнийхэн одоо утгыг бол ерөнхийд нь ингээд шүлэг болгоод одоо айлдсан ийм одоо хэсэг байдаг. Тэрний зөвхөн одоо тэр шүлгэлсэн хэсгүүдийг нь бол голчлоод давсан. Үргэлжилсэн үг нь бол үгийн одоо зарим хэсгүүдийг нь бол орхисон ийм одоо маягтай тийм одоо судар байна лээ. Тэр 23 одоо бүлэгтэй алтан гэрэл бол гэх мэтийн одоо Ганжуур дотор бол 3 янзын одоо алтан гэрэл байна. Нэг нь 33 бүлэгтэй, нэг нь 29 бүлэгтэй, нэг нь одоо 23 бүлэгтэй. За энэ бол одоо дэлгэрэнгүй, дунд одоо хураангүй гэсэн иймд одоо маягтай болохоос биш. Одоо дотоод утга агуулга бол хоорондоо одоо ялгах юм одоо байхгүй ийм одоо судрууд юм аа. За тэгээд одоо монголчууд бидний одоо голчтон хуучин одоо шүтэж ирсэн гэх юм уу? Одоо хуучны одоо айлуудад байдаг алтан гэрэл судруудыг ингээд задлаад нэгээд одоо үзэхэд бол ихэнхдээ тэр 29 бүлэгтэй одоо алтан гэрэл судар бол одоо голлон байдаг одоо ийм юм одоо юм бэлээ.
За тийм учраас бол бидний одоо энэ орчуулагч гэсэн 29 бүлэгтэй тэр алтан гэрэл судрын одоо орчуулга одоо байж байгаа тийм юм. За тэгээд энэхүү одоо алтан гэрэл судрыг одоо тахина гэдэг маань одоо юу одоо яаж тахих юм бэ гэхдээ зэрэг бол алтан гэрэл судрыг өөрийг нь одоо уншиж ингэж одоо тахина. За тэгээд унших одоо арга гэж одоо байгаа. За унших аргыг алтан гэрэл судрыг одоо унших аргыг дээд ламнарын одоо зохиосон бол бас нэлээд хэдэн одоо судар байна. За тэрний дундаас бид нар бол гүнтэн гэгэний одоо зохиосон алтан гэрэл судрыг одоо унших арга гэдэг түүний дагуу бол энэ одоо алтан гэрэл судрыг одоо уншиж байгаа. За тэгээд мөн одоо алтан гэрэл судрын сан даалгад гэж одоо бас 2-3 янз байна. За тэрний дундаас бол нэг одоо сан даалгыг нь бол орчуулад за тэгээд түүнийхээ дагуу алтан гэрлийнхаа одоо унших аргыг нь одоо уншаад түүн дотор нь сан даалгыг нь одоо оруулаад за тэгээд голоор нь бол алтан гэрэл судраа одоо унших тэр одоо хэсэг дээр нь бол ингээд одоо алтан гэрэл судраа уншаа явдаг. Алтан гэрэл судрыг тахих энэ одоо зан үйлийг одоо эхлүүлээд энэ жил бол 13 дахь одоо жил юм. За энэ одоо 13 одоо жилийн одоо хугацаанд бол одоо алтан гэрэл судрын нэг бүлгээр нь одоо уншиж ирсэн. Зарим газар бол одоо богиновтор одоо 2 бүлгийг бол нийлүүлж уншсан. 12 дугаар бүлгийг бол урт одоо бүлэг учраас бол 2 хуваагаад бол 2 жил одоо уншсан. За энэ жил бол одоо 13 дахь бүлэг болон 14 дахь бүлэг хоёрыг бол хоёулангийн одоо хамттан тайлбарлаад тэгээд хамттан одоо унших ийм одоо ёстой байна. Иймэрхүү одоо маягтай юм аа. За тэгээд 13 дугаар одоо бүлэг дотор бол юу гардаг вэ гэдгийг бас энэ судрынхын дагуу бол одоо товчхон одоо тайлбарлая гэж бодож байна. За вамбу думба гэж байна. Вамбу думба гэдэг бол одоо 7 дугаар хэсэг гэсэн үг. За хэсэг гэдгийг бол гэдэг нь ямар өчтэй юм бэ гэхдээ зэрэг төвдийн одоо орчуулагч лам нар бол энэ одоо ямарваа нэгэн судрын үгийнх нь одоо хэмжээг барьж зарим нэгэн одоо үгийг таслахгүй одоо энэ сударт бол илүүдүүлэх, дутуудуулах юм одоо гаргахгүй байхын тулд бол үгийнх нь одоо хэмжээг одоо авсан. Тэр хэмжээс нь бол энэ одоо хэсэг гэж одоо явдаг. За тэний жамдан дайжис сэдэн дамба шара төдий уула газлва шара төдийвөө дидад чавга мэдэн сүн шижэвэн чойжи намтан дини жанчул сэмба чой тамчитлаа гомба намжи маадан жанчул сэмбийн онжийн жодваадан жанчул сэмба намжийн ёнсол сэмба юно гэсэн байна. За энэ бол тэгээд гэж за тэгээд ихтэй зэрэг өмнө нь бол 4 одоо махаранцын одоо бүлэг гарсан. За 4 махаранцын одоо бурхан багшд айлтгах, бурхан багшийн одоо зарлиг тэргуутан одоо яваад за тэгээд түүний дараа бол яаж төгс нөхсөн бурхан багш вэр наслууга төгөл дээр шара дүди бүү буюу одоо шарын одоо хөвгүнд бол зарлигсан гэж. За юу гэж зарлигсан бэ гэхдээ тэр шарын хөвгүн минь энэ мэт буюу тачаал үгийн одоо тогтоол хэмээгч номын тийм тоо энэ нь бодисатва чой тамчитлаа гомбо намжийн ихтэй тэр бүх юмсыг одоо бясалган үйлдэгч нугуудын их хийгээд бодисатвын урдын явдал болон бодисатва нугуудын огоод баригч нь мөн болоо гэдэг. За тэгэхээр энэ 13 дугаар бүлэг дээр юу гарах вэ гэхдээ зэрэг тачаал үгийн одоо тогтоол гэдэг нэг юм одоо тарин гарах юм байна. Ер нь бол сүн гэдгийг одоо төв дээр бол сүн гэж байгаа. Санскритээр бол тараны буюу одоо бид нар бол тарин гэж одоо ярьдаг тийм ээ. Тараны буюу тарин. За тариныг бол монгол хэл дээр бол тогтоол гэж ингэж одоо орчуулсан байна. За тэгэхээр сүн гэдэг маань одоо юу одоо ямар утгатай ийм одоо үг юм бэ гэхдээ зэрэг бол ер нь одоо бидний одоо тарин гэж одоо яриад байдаг юм дотор бол нэхэд хэдэн зүйлүүд байна. Нэгдүгээрт нь бол одоо сангаг буюу одоо нууцын аг гэдэг үгнийх нь одоо санскрит үг нь бол мантра гэдэг үг байдаг тийм мантра. Ер нь бол тантра, мантра, тарин гэсэн ийм одоо 3 үг байна гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр зэрэг тантра буюу одоо бид нар дандар гэж яриад байгаа. Дандра буюу одоо дандар монголчууд бол дандрал гэж одоо хэлдэг л дээ. За энэ маань одоо юу төв дээр бол жүд гэсэн үг. Энэ маань одоо ямар утгатай үг юм бэ гэхдээ зэрэг бурхан багшийн тэр одоо нууц тарины одоо ном судруудыг бол одоо дандрын одоо ном судар дандар гэж ингэж одоо хэлж байна.
За дандар дотор бол юуг одоо өгүүлэх вэ гэхдээ зэрэг төгсгөөгээрсэн бурхны хотгийг олохын тулд нууц тарны одоо зам мөрөөр одоо төгсгөөгээрсэн бурхны хотгийг олъё гэвэл ямар одоо зам мөрийг одоо бяцлах вэ? Тухайн одоо бурхны тэр одоо югүзрийг одоо бяцлахыг гэвэл хэрхэн яаж одоо ван авшиг авах вэ? Ван авшиг авсны дараа түүний одоо бяцлал бүтээлийг одоо яаж хийх вэ гэдэг тэгээд түүнтэй холбоотой одоо бусад зан үйл тэргүүтнийг бол өгүүлсэн ийм одоо хэсгийг бол дандар буюу одоо тантра гэж ингэж одоо хэлж байгаа. За энэ бол зөвхөн одоо нэг тийм тарин төдий одоо зүйл бол биш юм. Маш одоо дэлгэрэнгүй утга агуулгатай ийм одоо зүйл. За харин мантра гэдгийг бидний одоо тарин гэж одоо яриад байдаг ихэнх одоо үгнүүд бол мантра юм. Мантра гэдэг бол юу гэсэн үг байдаг вэ гэхдээ зэрэг одоо утгачлах юм бол сэтгэлийг одоо аврагч гэсэн ийм одоо утгатай үг. Сэтгэлийг аврагч. Тэгэхээр зэрэг хүний одоо сэтгэлийг яаж одоо засах вэ? Хүний сэтгэлийг одоо яаж аврах вэ? Тухайн одоо нэг жишээлбэл мааны бадмэ хум гэдэг одоо ийм богинохон одоо нэг цөөхөн одоо үгтэй нэг ийм одоо мантра байгаа боловч энэ одоо тариныг ингээд уншсан одоо дахин одоо уншаад ингээд байх юм бол тухайн хүний сэтгэл дотор бол одоо жараасаг бурхны одоо айдас чанд руу оршиж сэтгэлийн одоо ингээд авардаг. За заримдаа одоо тэр үгний утгыг ойлгохгүй байсан ч гэсэн одоо түүнийг одоо сонсон төдийгөр уншсан төдийгөр бол бас сэтгэлийн одоо аварч байдаг, сэтгэлийн одоо өөрчилж байдаг ийм одоо анистай тийм одоо үгнүүдийг бол ер нь мантра гэж ингэж одоо хэлээд байгаа. За энэ бол төв дээр бол аг гэсэн. За энэ дотор бол сан аг, иргэн аг гэх мэтийн одоо олон янз байна. Сан аг гэдэг нь бол нууц тарина гэсэн үг. Энэ бол яг хөөхтэй зэрэг зөвхөн одоо бурхны шашны төгс гэгэрсэн бурхадтай одоо холбоотой ийм одоо мантрануудыг бол сан гэж ингэж хэлээд байгаа. За иргэнүүд гэдэг дотор бол бурхны одоо таринууд ч байж болно. За мөн одоо заавал бурхан биш бусад одоо ертөнцийн одоо тэнгэрүүдийн тарин. За тэгээд түүнд мөн одоо галын таринч байдаг юм уу? Янз бүрийн одоо тийм таринууд бас ертөнцийн одоо таринууд бас байж болно. За энэ бол иргэн юм аа. За тэгвэл сүм гэдэг маань бол тарааны буюу тарин гэсэн одоо үг. За энэ бол одоо ямар утга учиртай одоо үг вэ гэхдээ зэрэг бол тухайн одоо үгийг яг одоо сүм гэдэг нь одоо яг юу хэлэх юм бэ гэхдээ зэрэг өөрийн сэтгэл дотор одоо төрж байгаа тухайн одоо эрдмийг хэлнэ. За жишээлх юм бол мижидмийн сүм гэж байдаг. Мижидмийн сүм гэдэг бол үл мартахын одоо тогтоол гэсэн үг. За тэр мижидмийн одоо сүм гэдэг имийг одоо олдсон хүн бол ямарваа нэгэн сонссон одоо номон бол мартдаггүй юм байна. Ямар ч одоо ном байсан мартахгүй, энэ төрөлдөөч мартахгүй, дараа төрөлдөөч гэсэн тэр одоо номон бол одоо мартахгүйгээр одоо төрж чадах ийм одоо юм. Тэгэхээр зэрэг тэр бол мижидмийн одоо сүм буюу үл мартахын одоо тогтоол гэсэн ийм одоо. За тэгэхээр тэгээд түүнийг одоо илэрхийлдэг юм нь юу гэхтэй зэрэг бол энэ тарины одоо үгнүүд юм. Тэгэхээр тухайн одоо тарины үгнүүдийг утгын одоо сайтар одоо ингэж ойлгоод тэгээд түүнийг одоо уншдаг ямар одоо тийм зам үйл байна. Тэрнийхэн дагуу ёсчлон одоо ингээд уншаад байх юм бол түүнийхэн одоо хүчээр сэтгэл дотор нь бол жишээлх юм бол одоо мартдаггүй тэр тогтоол байсан бол сэтгэл дотор нь сонсон юм мартдаггүй тийм одоо эрдмүүд одоо ингээд төрдөг. Тийм одоо самади төрдөг. Ийм байх. Тэгэхээр зэрэг энийг бол юу гэж хэлээд байна вэ гэхээр зэрэг бол одоо тарин гэж одоо ингэж одоо хэлээд байгаа. Тийм одоо юм аа. За тэгээд энэ дээр бол яг хөөхтэй зэрэг чагва мэдвийн сүм буюу тачаад үгүй тогтоол гэдэг энэ одоо тарины тухай бол гарах нь байна. За тачаад үгүй тогтоол гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг энэ одоо хоосон чанарын одоо утгатай ийм одоо тогтоол юм. Яагаад гэвэл ертөнцийн ямар ч одоо юмыг бид нар яагаад шундгийн бэ гэхээр зэрэг шундын одоо ёцоор нь бол үнэнд барих одоо сэтгэл байдаг юм байна. Тэгээ ямарваа нэг юмыг бид нар үннээсээ одоо бүтсэн бодитоор одоо оршиж байгаа. Тэгээ бусдаас үл хамааран бодтойгоор тухайн юм одоо оршиж байгаа гэж ингэж одоо бодоод ирэхээр зэрэг өөрийгөө ч тэгж бодоод бусад юмыг ч тэгж бодоод ирэхээр зэрэг бол одоо өөртөө болон бусад юмд бол тийм одоо шонол төрдөг.
За тэр шунлынхаа ихээр бид нар одоо элдв янзын одоо үйл хураадаг тэр үйлийнхаа ихээр эргээд орчинд одоо хүлэгдэж байдаг юм. Тэгэхээр орчлонгийн одоо хүлээсийг тайлъя гэх юм бол орчлон шунахгүй байх хэрэгтэй. Орчлон шунахгүй бай гэх юм бол яавал одоо шунахгүй байх вэ гэхдээ зэрэг орчлон үнэхэрийн одоо бүтсэн бодтой юм гэдэг тэр бодлоо одоо орхих юм бол бид нар орчлон шунахгүй байж одоо болох ийм одоо юм аа. Тийм учраас тэр орчлон шунахгүй байх тэр зам мөрийг одоо бүтээдэг олон одоо аргын нэг нь бол энэ чагва мэдвийн сүм буюу тачаал өгөө тогтоолгодог гэдэг энэ юм байна гэж. За энэ тухай бол бурхан багш одоо айлдаа. Тэгээд энэ тогтоолыг яагаад энэ одоо бодисатва нарын ихтэй адилхан юм бэ гэхдээ зэрэг бол бурхан болдог одоо бодисатва хүн юунаас одоо үүсэх юм бэ гэхдээ зэрэг орчлон шунахгүй байхаас одоо үүсэх юм. Орчлон шунахгүй байх ядангуяа өөртөө одоо шунахгүй байх зөвхөн өөрийнхөө одоо амин хувийг одоо бодохгүй байхаас бол бодисатын зам одоо эхлэх учраас энэ одоо тачаал өгөө одоо тогтоол гэдэг маань бол бодисатва нарыг одоо үүсгдэг ихтэй одоо адилхан юм аа гэж түүнийг төрүүлдэг ихтэй адилхан юм аа. За мөн бодисатва нарын одоо урдийн бүх явдал ч гэсэн үүн дээр одоо тулгуурлана. Тэгээд цаашдаа ч гэсэн бодисатва хүн бодисатын явдлаа одоо алдахгүй одоо түүнийг огоот барих буюу бодисатын явдлаас нь алдуулахгүй одоо байхад ч гэсэн энэхүү одоо тогтоол бол ач тустай гэж ингэж одоо үзсэн юм байна. За тийм хэмээн одоо зарилагдаад зарилсан гэж бурхан багш. За тэгэнгүүт бурхан багшд бол яаж төгс нөхцсөн наслууга төгөл дээр шайри дүдийн хүүн бэр бол ийм хэмээн одоо айлтгажээ. Жомдонд сүний юдна мэна чогно мэна валагна жомдонд сүн шижавын сүнжийн цэгийн донд ганлаг дийлж салвадан гэж. За тэгэхээр одоо шайрын хүүн бол одоо бурхан багшд айлтгсан байна. За тэр тогтоол тарина гэдээ байгаа юм чинь оронд үл оршин зүгт одоо үл орших тэ ямар үнэхэрийн одоо бүтсэн тийм тарина гэж юм одоо хаач байхгүй байхад одоо яаж төгс нөхцөө тийм ээ тэр тогтоол тарина гэж ингэж одоо хэлээд байгаа түүний одоо утга нь одоо юу юм бэ гэж ингэж одоо асуусан юм байна. За тийм хэмээн одоо сойрхсон буюу асуусан гэж. За тэгэнгүүт ял төгс нөхцсөн бээр наслууга төгөлдөр шайри дүдийн хөвөнд ийм хэмээн зарилгалжээ. Шайри дүдийн хөвөн ямар мэт та их хөлгөн дор орших хийгээд их хөлгөн дор сүсгэлэх хийгээд их хөлгөн дор үлэмж үйлдвэрийг үйлдэх аваас шайрын хөвөн минь ээ ямар мэт та тогтоол оронд үл орших зүгт үл орших хийгээд ном ч одоо бус ном бусан ч бус өнгөрсөн ч бус ирээдүй ч бус одоо гарсан ч бус бодиттой ч одоо бус бодиттой үгийн ч одоо бус шалтгаанаас гарсан ч биш шалтгаан үгүйгээс гарсан ч биш амьтнаас гарсан ч биш амьтан одохоос гарсан ч биш одох үгүйгээс одоо гарсан ч биш бүх одоо юмсын төрлөн ч биш одоо төрхөн ч биш бүх юмны одоо устгах ч одоо биш тэгээд номыг биш чой дон модж устгах ч биш номыг одоо үзүүлсэн бизээ бодисатва нугуудад тусаж үйлдэхийн тулд энэ мэт буюу гэж за ингэсэн байна. Тэгэхээр зэрэг бол бурхан багш бүх одоо юмс үзэгдэл бол үнэхэрийн одоо бүтээгүй учраас ямарваа нэг юм тэнд одоо өөрийнхөө одоо байранд одоо байж байгаа юм шиг харагдвч үнэхэрийн одоо бүтсэн юм тэр байрандаа байхгүй тэр зүгт одоо оршиж байгаа бол юм шиг боловч үнэхэрийн бүтсэн юм тэр зүгт ч оршихгүй тэгээд одоо юу гэдгийг ном бус гэдэг ч гэсэн үнэхэрийн бас бүтээгүй 3 цаг өнгөрсөн одоо ирээдүй ч үнэхэрийн бүтээгүй бодиттой болон бодит бусын хоёрын аль аль нь ч үнэхэрийн бүтээгүй ямарваа нэг юм шалтгаанаас гарсан юмнууд ч бас үнэхэрийн бүтээгүй шалтгаан үгүй одоо юмнууд ч бас үнэхэрийн бүтээгүй тэгээд
бүх одоо ямар нэгэн одоо юмс үзэгдэл бол төрхөн ч үнэхээр юм бүтээгүй, устж үгүй болох нь ч одоо үнэхээр юм бүтээгүй ийм одоо байдаг. За гэвч бол яг хөөхтэй тэр үнэнхөө утгандаа бүх юм одоо ийм үнэхээр юм бүтээгүй боловч янгуух утгандаа болохоор зэрэг бол юмс үзэгдэл бол байж л байгаа учраас бодисатва нарт тусаж үлдэхийн тулд бол одоо бурхан багш эдгээр одоо зүйлүүдийг бол айлдсан юм гэж. За юуг одоо айлдсан бэ гэхдээ тэр бурханы эрдэм. За тэгээд бурханы одоо шагшаавад бурханы одоо суртгаал буюу самаадын суртгаал. Одоо бурханы таалал буюу одоо бурханы тэр гүн үзэл. Тэгээд одоо эцэст нь одоо ингээ бурхан болох. Энэ одоо бүгд чинь болвол одоо юу гэдгийг үнэхээр бүтээгүй ч гэсэн нэрийн төдий одоо байж байгаа юм аа. Тийм учраас чагва мэдвийн сүн шижавын чойжийн намд дүвийн ламжийн эрэгваадан довжийн най домбо лексо дийгэж байгаа залваадан гэж. За тийм учраас бол энэ тачаал үгийн одоо тогтоол гэдэг энэ одоо номыг бүтээх тэр зам мөрийн одоо арга ухаан нь одоо байж байна. Тэр бүтээх энэ одоо тогтоолыг хэрхэн одоо бүтээх тэр хүчийн одоо орон тэдгээр бүгдийг нь одоо ингээ сайтар одоо үзүүлсэн юм аа гэж ингэж одоо бурхан багш айлтжээ. Санаа мэдва яндагвар зовын жанчвлаа чир мэдвар журваадан яндагвар дамжаавар журваадан дэг мэдвийн чойжийн арашинжийн боваажинжийн ловондан ламла шинд найвар журмын сүнжийн чойжийн намдан шатуусоол гэж. За тэгээд за тэгэнгүүт одоо бурхан багшид шари бол юу гэж одоо айлтгсан бэ гэхдээ зэрэг яаж төгснөгдсөн минь. За тэрхүү одоо тогтоолоо бидэнд одоо айлдан сойрхооч ээ. За тэгвэл тэр тачаал үгээ тогтоол гэдэг тэр номоо одоо айлдан сойрхооч ээ. Энэ одоо тачаал үгээ тогтоол гэдгийг одоо ингээд сайтар уншаад утгыг одоо ингээд сэтгэлдээ одоо бяцлах юм бол тэр одоо бодисатва хүн бол ханцсан шиггүй одоо төгсгээрсэн одоо бурхан болох тэр одоо зам мөрөөс бол эргэж одоо боцохгүй юм аа. Да үнэхэрийн одоо амтны тусын тулд бурхан болно гэдэг тэр андгай тангаргыг бол тангаргаасаа бол уруушгүй юм аа. За тэгээд бүх одоо юмс үзэгдлийн тэр одоо хоосон чанар тэргүүтнийг одоо номлохдоо бол оюуны самбааг бол одоо олноо. За тэгээд бурхан болох одоо зам мөрд бол маш их орших болно. Тийм учраас энэ одоо ач тустай тогтоол буюу номын одоо тийм тоог бол номлон сойрхооч гэж ингэж одоо айлтгсан юм байна. За дэвэр шивга шадуусал гэдэг нь амгалан задарсан минь номлон сойрхооч гэж. За тийм хэмээн одоо айлтгсан хийгээд яг төгс нөхцсөн бэр наслууга төгөлдөр шара дүдийн хөвөн дор бол ийм хэмээн одоо зарлигсан. Шари дүдийн хөвөн минь ээ сайн болоо. Шари дүдийн хөвөн минь ээ тэр түүнчлэн бөгөөд тогтоолыг олсон бодисатва түүн дор бурхан ямагтад өгүүлж одоо үлдмүй гэж. За энэ тогтоолыг одоо олдсон бодисатва бол бурхантай бол ялгаагүй одоо болно гэж. Шари дүдийн хөвөн ганлаалаа сүм товын жанчуулсан баалаа хүрдэрч ядваадан гэж. За энэ хүү одоо тогтоолыг одоо олдсон бодисатваг бол өргөд хүндэлж одоо үлдэх. За багшид одоо багш мэт одоо дээдлэн үлдэх, хүндлэн одоо үлдэх, дахиж үлдэх үлдэх юм бол бурхныг одоо хүндлэн дахиж одоо үлдсэнтэй бол адилхан болно гэж ингэж айлцсан юм байна. Тэгээ шари дүдийн хүн одоо хэн нэгэн энэхүү тогтоолыг одоо сонсох юм уу? Энэхүү одоо тогтоолыг сэтгэлдээ одоо хадгалж үлдэх юм уу? За энэхүү одоо тогтоолд бол сүжиглэн одоо үлдсэн тэдгээр нугууд нь бол бодийн сэтгэлээс бол хагацхгүй. Тэгээд бурханд орчгсон одоо ямар мэт тагсан түүнчлэн одоо болно гэж та бод сэтгэлийн одоо үүднээс бурхныг одоо тагсантай бол адилхан болно гэсэн юм. За тэгээд энэ одоо тогтоол нь бол аль юм бэ гэвэл шари дүдийн хөвөн минь тогтоол тэр нь одоо энэ мэт буюу дадиата сан тарааны гэдэг нь бол тогтоол гэсэн юм те. Үд дарааны
сүү сам бараати тидэ сүү нама сүү бараати тидэ бизая бала садя бараати зана сүү ароха зана бараати удва дана авана вани аби кинзани аби баяхара шуба байти суни ширита баху гумба аби бата сууха. За ийм одоо тогтоол тарин нь бол одоо энэ юм байна. Тарин та шаридуудын хөвмөнэ тогтоол үгийн тачаад үгийн одоо тогтоолын үг энэ нь бодисатва хин нэгэнээр машид одоо оршихыг сайтар барин одоо үйлдээд хадгалж үйлдсэн тэр нь галав юм уу, галваас ч илүү юм уу, 1000 галав юм уу, 100,000 галавтч ерөөл нь бол барагдах үл болно гэж. За тэр бодисатва хүний одоо ерөөл нь бол маш одоо бүтнэ гэсэн. За түүний одоо биен дээр нь бол месний одоо хорлол бол болохгүй. За дүгийс маян гэхдээ зэрэг хороор бас хөнөөгдөхгүй. За могоны одоо хороор бас хөнөөгдөхгүй болно. Янз бүрийн тийм одоо хоронд бол одоо хөнөөгдөхгүй гэж. За тэр юуны тулд хэмээвээс яагаад тийм одоо мис хор тэргүүтэнд одоо хорлогдохгүй болдго юм бэ гэхдээ зэрэг шаридуудын хөвөмнө тачаад өгөө тогтоол энэ нь өнгөрсөн одоо бурхад нугуудын одоо их ирээдүйн одоо бурхад нугуудын ч гэсэн одоо их мэт ихтэй адилхан одоо гарсан бурхад нугуудын ч гэсэн их мэт одоо муу юм аа. За яагаад юм бэ гэхдээ зэрэг тачаад өгөө тогтоол хэмээх номын тийм тоо одоо энэ нь бол үүний одоо утгыг одоо бяцлагснаар бол бүх одоо өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхад одоо үүсэх юм аа гэсэн юм байна. За тэгээд энэ одоо тогтоолын бас нэг одоо ач тусыг одоо өгүүлсэн байна. Тэр нь юу гэхдээ зэрэг шаридуудын хөвөмнө хин нэгэнээр 3,000 одоо их мянган одоо ертөнцийн орныг одоо тоошгүй ийм одоо олон орныг гаммитва парагжүү гэж байна тийм ээ. Тоошгүй одоо 10 гэхдээ зэрэг тоошгүй 10 гэдэг бол тоошгүй гэдэг бол өөрөө одоо нэг 60 тэгтээ одоо тоо нэгийн ард 60 тэгтээ байх юм бол тоошгүй гэсэн тоо болдог гэж ярьдаг. Тэгээд тоошгүй 10 гэхдээ зэрэг нэгийн ард бол 61 тэгтээ тоо байх юм байна. Тэгэхээр зэрэг нэгийн ард 61 тэгтээ тийм их хэмжээний 3,000 их мянган одоо ертөнцийг зүгээр нэг ганцхан одоо замбуу төв биш 3,000 их мянган одоо ертөнцийг 7 янзын одоо их эрднээр дүүргээд тэгээд бурхан яаж төгснөгдсөнд тахил болгон одоо өргөхтэй зэрэг одоо өргөх хийгээд санжаа жомдоондоо дэ намлаа галва дам мэдвэр гэж. За тэгээд тэр одоо бурхан яаж төгснөгдсөн тэдгэрүүдэд зөвхөн одоо нэг удаа биш тоошгүй олон галавт хувцас амны идэ элбэг дэлбэгээр одоо ингээд одоо дахиж одоо үйлдэснээс хэн нэгэнгээр тачаад үгийн одоо тогтоол гэдэг номын тийм тоо үүнийг одоо үг төдий одоо барьж үйлдсэн амтан одоо тэдгээр нь бол түүнээс ихэд одоо илүү олон одоо буйныг бол одоо хураах болно гэж ингэж одоо эд таварын одоо тахлыг бол ингэж одоо хэмжээшгүй санаад багчгүй одоо ийм гарч байна шүү дээ тийм ээ. Ингэж одоо эд санаад багчгүй эд таварын тахлыг одоо үйлдэснээс энэ одоо тарны одоо утгыг одоо бяцлагаад одоо номын тахлыг одоо үйлдэх юм бол тэр нь илүү буян хураан шүү гэж. Тэгээ жинчэр шинэ тэр яагаад вэ хэмээвээс нас дугаа төгөлдөө шайрын хөвөн үүн дор тачаал үгүй тогтоолын одоо номын тийм тоо энэ нь бурхан бүгдийн одоо их муу юм аа гэж тийм ээ. Эд таварын тахлыг одоо ангаар нь хичнээн өргөсөн ч гэсэн тэр төдийгөр бурхан болж чадахгүй заавал энэ одоо хоосон чанар тэргүүтэн эдгээр зүйлүүдийг бол бяцлах хэрэгтэй болно. Тэгэхээр зэрэг хоосон чанарыг одоо сайтар одоо бяцлагах хоосон чанар өөрийнх нь одоо сэтгэл дотор одоо багтах тэргүүтэн тийм одоо зүйл бол хаанаас гарах вэ гэхдээ зэрэг энэ одоо тогтоолоос л гарах юм аа гэж ингэж одоо үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хөө одоо тачаал үгүй тогтоол гэдэг энэ тарин нь бол ямар одоо учиртай юм бэ гэхдээ зэрэг энэ тариныг дахин одоо сайн одоо уншаад байх юм бол бид нар хоосон чанарын одоо утгыг бол ойлгоход одоо илүү хялбар болно.
энэ насандаач ойлгож мэднэ, энэ насандаа ойлгож чадахгүй бол дараа насандаач насандаа илүү амар хэлбэр ойлгоно. Мөн хоосон чанарыг сонссон төдийгөө сэтгэлд нь айх тэгээд буруу эндүүрэх энэ төр тийм юмнууд бол гарахгүй. Тэгтээ зэрэг бол энэ юу гэдгийг тогтоол дотор бол олон янзын бас 4-5 янзаар хуваадаг. Тэрэн дотроос энэ бол содов товын сүм гэж ярьж байгаа. Тиймээ төвчээрийг олох тийм тогтоол юм а гэж. Төвчээр гэдэг нь юунд төвчээрийг хэлж байгаа юм бэ гэхдээ зэрэг бүх юм хоосон чанартай гэхдээ зэрэг бүх юм байхгүй гэж байгаа юмтай адилхан болж байна гэж ингэж ойлгоод тэгээд хүмүүс бол хоосон чанарыг ихэнхдээ төвчдөг юм байна. За ийм байж болохгүй. Энэ бол байж болшгүй зүйл гэж. Тэгвэл зэрэг энэ бол яг хөөхтэй зэрэг хоосон чанарт бол сэтгэл нь тэсэхгүй байгаа тийм ээ. Түүнийг хүлцэж чадахгүй байгаагийн нэг илэрэл юм. Тэгвэл энэхүү тогтоолыг сайн уншдаг хүнд бол хоосон чанарын тэр ойлголт бол сэтгэлд нь багтна, амар хэлбэр сэтгэлд нь ургана. Ийм цус эрдэмтэй гэж ингэж энэ номонд өгүүлжээ. За ингээд дээд Алтан гэрэл Содроо аймгийн Ихэд хаанаас Тачаал өгөө тогтоол хэмээгч бүлэг буюу 13 дугаар бүлэг болоо гэж.